vlog. Та бүхэндээ vlog үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Манайхан амарцсан одоо Стокгольм руу явах гэж байна. Өглөөний хэдэн цаг болоод байгаа юм бэ? Би тэгэд босцсон тэргээр манайхан бужигнжин. Тэрнээс өмнө би юмаа баглахаас өмнө та нартаа наадмынхаа гоёлыг харуулах гэж байна. Яагаад тэгэхээр би тэгэд одоо ингээ амраад Стокгольм руу явж байгаа байхгүй юу? Тэгээ яг тэрнтэй давхцуулаад Стокгольмын монголчуудын наадам болж байгаа юм. Тэгээ бид нэр наадамдаа оролцоод тэгээ үргэлжлүүлээд шууд наадмаа үзчихэд тэгээ шууд амархаар явна. Тэгээ би наадмаар юу өмсөх вэ гэдгийг харуулъя заяа. Монголоос юу авсан гэдгийг харуулъя. Би Монголоос наадмынхаа гоёлыг бэлдсэн. За. Энэ бол миний өмсөх дээл. За Монгол дээлээ би та нарт өмсөж харуулъя. За энэ болохоор манай Сүхбаатарын наадмаар өмсөх дээл. За энд болохоор өөрийнх нь дотоорх Монгол юм цамцсан байна. Энэ хоёрыг Сүхбаа өмснө. За би болохоор Монголоос энэ хүрэн торгон дээл хар хүрэн шоколадангор тэгэлөө ийм дээл. За тэгээд ингээд нудрахтай ийм дээл захиалж хийлгсэн. Тэгээ би дээл хувцсан дээлээ Монгол дээлээ би захиалж оюулдаг хүн байдаг. Тэр маань болохоор манай дүүгийнх нисгэд юу юм дэдэг байхгүй юу? Бомон залуус илүү тийм хороолт байдаг. Тэгээд тэр хорооллын гэрийнхэн доотлолт ийм хүнсний зах байдаг байхгүй юу? Тэгээд тэн дотор нэг ойдлчин хийдэг Монгол дээл захиалгаар ойдог ийм бүсгүй байдаг. Тэр бүсгүүд ингээд захиалах өгөөд дээлээ бол оюулдаг. Би тэр хэмжээгээ яаж ингээд өгсөн бэ гэхээр би нөгөө Монгол очсон штэ өвөл. Тэгтээ юу яасан? Одоо ингээд захиалга өгчөөд ирсэн өөрийнхөө. Тэгээд зя За миний дээл юм гоё. За энэ дээлнээс гадна би та нарт би юугаа жоохон дээшлүүлээд гэх камера инхүүл саарагдах баг. Энэ дээл маань юм гоё заяа. Ийм гоё. Яг л миний нөгөө хүссэн хэлснээр ингээ гоё ойдог. Би ингээ нудрах нь ийм өөрийнх нь хүрэн өнгөөр гэд ингээд хэлээд тэгээ жоохон цагаан ийм оруулахтай бейж имжээр оруулаарай гэдгсэн яг ингээ оруулсан. За миний дээл маань нэг иймэрхүү. Тэгэнгүүтээ би нэг ийм цагаан зах байдаг юм байна гэж мэдсэн баггүй юу. Тэгээд үүдээ хэлээд ийм цагаан зах захиалсан. Энэ болохоор айгүй амар юм билээ. Одоо бид нар ингээд нүүр амаа буддаг штэ хүзүү ингээд нүүрээ буддаг. Тэгэнгүүт ингээд дээлний захыг мохоо олохгүй. Одоо ийм нэг зах байдаг. Ээж нь болоо хийж ин гар. Анхуулаа. Ээж нь болоо хийж ин минийх. Зя ийм гоё юу байдаг. Би энэ хоёрыг гаргаад тань. Хоцоо хүүхэд. Яа. За энэ зах бол айгүй гоё юм билээ. Ингээд амар гоё цэвэрхэн цэмцгэр харагдвал тийм билээ. Ийм зах байна. За тэгэнгүүтээ би хамгийн гоё энэ Монгол хотол захиж авчруулсан. Тэгээд тада. За би та нарт өмсөж харуулъя. Яг гэж бүртлээрээ ямар шуухай харагдах нь.
Зэ. Одоо камера жоохон доош хийчихье. Амар хөөрхөн. За ингээд админ талбай дээр очингууд та нар яг ямар болсныг хараарай заяа. Шүлччихвэл зүгээр юм. Угаасаа сүлчин л дээ. Зэ, ингэнгүүтээ им гоймалгаа авчруулсан захиж хөөрхийн малгаач яг ингээд тухруугаа жоохон ингэж унжуулс хийгээд өмсдөг гинэ. Тэгээ би энэс өмнө нь болохоор энэ малгайтай ингээд ийм нөгөө нэг улаан ийм бүч одоо ингээд та нар мэдж байгаа та ийм бүчийн шанх гэдэг шүү дээ. Ийм юм захих гад. Тэгээ надад бараг л байгаа да. Яг тэгэхээр нөгөө нэг өвөл манай хүүхдүүд нь люсие болдог байхгүй юу? Тэнгүүд яг ийм даавун ийм улаан бүс нөгөө нэг люсигийнхаа ийм палачин дээр ингэж бүсэлдэг байхгүй юу? Манайхаар дүүрэн тийм бүс яваад идэв. Тэгээ би тэрийг олвол эндээ ингэж зүүн бараг л худлаах та нөгөө өвлийн өмнө цааш нийцсэн болохоор олдох нь худлаах. Тэгж бодоод би байгаа юм чи гэж одоо Монголоос захаагүй байхгүй юу? Тийм нөгөө нэг ийм бүс шанх. Тэгсэн чинь нөгөө улаан юугаа нөө ажил ихтэй болохоор хайж амжихгүй тэгээд ерөөсөө тэр нөгөө шанхаа гаргаж ирч чадсангүй. Тэгээд жоохон ингэж тухруугаа унжуулаад тэгээ өмсдөг юм байна л дээ. Энэ малгай бүр амар гоё. Би түрүү жил нөгөө торцог өмсөжсэн. Торцог малгай өмсөөд энэ жил ийм малгай өмсөж байна. Зя. Тэгээ чи нөгөө нэг эмэг янз бүрийн юм зүгээд ирэхээр бүр амар гоё сүр ороод ингээд унжуургнуудаа зүгээр гоё юм лээ. Та-даа. Ингээд би чинь наадамлахад бэлэн нүур амаа бодно тэгээд яг ингээд бэлтчихэр болж байгаа. Тиймэрхүү. Тэгээд наадмын талбай дээр болцъё. Одоо галси маяг хандлаа. Нэг иймэрхүү болсон байна. Наадамда бэлэн. Наадамлахад бэлэн. Чонгэр ингэж харагдаж байна. Тэгээ мэдээж нөгөө эмэг орж ирнэ. Би юмнуудаа цааш нийцсэн учраас эмгээ зүүж чадахгүй байна. Эмэг орж ирнэ. Тийм. Энд миний нөгөө алдар тэхийн одон эдэлт нь билүү орж ирнэ. Алдар тэхийнхаа одон гэж юм. Зэ ингээд наадмлахад бэлэн. Зэ би та нарт халах болж үзүүллээ. Халах хувцастай. Монголиа. Тийм Монголиа. За халах хувцас нэг иймэрхүү. Би халагч болно. Бас бурайдч болно. Яагаад гэхээр манай аав халах байхгүй юу? Манай ээж бурайд, аав халах. Тэгээ би Монголд бас бурайд дээл оюулж байгаа. Өөртөө бас ээж минь бурайд учраас би бурайд дээлтэй олё гэж та. Тэгээ сая Монголоос ийм бурайд малгай нь төрүүлж ирсэн. Тэгээ малгай нь ирээд ийм гоё. Бурайд дээл бүр амар сүртэй. Ийм гоё заяа. Тэнгүүдээ бас ийм юутай зүсгэлтэй. Одоо энэ чинь гоо гэдэг энэ. Эч юм нөхөө. Чинь юм харуулах гай. Тэгээ миний бурайд дээл амжиж ирсэнгүү. Хэрвээ ирсэн байсан бол би энэ 100 бурайд юм уу? Бурайд болж магадгүй байсан энэ жилийн наадмаар. Тэгээд би бурайд дээл маань ирж амжаагүй учраас би дараа жил бурайд болно. Бурайд дээлтэйгээ энэ бүр амар сүртэй. Бурайд дээлэн дээр хардаа ийм зүсгэл зүгд юм лээ. Ингээд энэ хоёр дээр нэг оруулдаг. Тэгээд ийм бурайд. Тэгээд бас нөгөө ингээд эмэг тэгэнгүүтээ
ийм үсний хоёр ингээ уут ингээ чимэглэлтэйг орж ирд юм байлээ. Тэгээ би энэ бүрээд малгай маань ямарч ирсэн. Тэгээд ийм зүүсгэл нь болохоор ингээд ирсэн. Манай ээж авч ирсэн энэ гоё зүүсгэл. Ийм гоё. Тэгээд дараа жил миний одоо outfit бүрээд байна. Бүрээд онцныхаа хувцаар гоё. Тэгтээ би Монголдо явж чиж юу ямар наадмаар байна. Яг ингээ наадам болохоор бүр амар огшдог, амар гоё. Наадам. Happy наадам. Наадмын баярын мэнд хүргэе. Happy наадам. Наадам. За нэг тиймэрхүү байна. Энэ бүр амар гоё агаад сүртэй агаад. Энэ ус би нөө Монгол халах хувцсан дээрээ одоо ингээд халах одоо энэ хувцс малгайч ингээ гоё үстэй байвал амар гоё юм билээ. Тадаа ингээд ийм үс борыг загсан байхгүй юу? Үс маань бол ирсэн. Гэтэ миний үснээс ингээ ялгаатай ийм одоо энэ үсийг гэхдээ би яаж тогтоохоо мэдэхгүй. Ингээд өөрийнхөө үстэй ингээ шүлжээд ингээд явчдсан болов гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь эндээ зүгээр ийм эрзэнтэй юм билээ. Тэгээд эрзэнтэй. Тэгэнгүүтээ өөрийнхөө миний үс чи ийм шаргал аваад байгаа шүү дээ. Энэ шаргал үснийхээ хаана энийг зүгий мэдэхгүй. Тэгээд нэг жоохон худлаа санагдаад. Мами яхаад байна. Энэ нөгөө малгай толгой янз бүрийн юмтайгаа гоё юм лээ. Энэ үс нь яаж тогтоохоо мэдэхгүй. Тэгээ энэ үсийг бол зүг мэдэхгүй байна. Танеми алетин. Тэмээ. За. Bye vlog. Явла. Good morning. Мохула. Good morning. Good morning. За, шведэд Монгол наадам эхлэх гэж байна. Өчигдөр би тэгэд юу дээрээд Стокгольм дээрээд буудалд хонсон. Одоо буудлынхаа өглөөний цайнд орохоор явж байна. Анкола нашара. Нэминда. Omdagstursen. Nej, pappa hade precis packat. Hur gör han då? Han tog ut det. Ээжигээ бутлыг аваад очихгүй энэ хоёр бутлыг. Яваад баатаа. Дээдээ таахгүй. Одоо наадам явна шүү дээ нөхөө. Наадам. Аха. Наадам. Нэминда наадам. Наадам. Нэминда наадам. Нэминда наадам. Нэминда. Jag vill dricka vatten. Okej. Jättebra. Ja. Inte vann. Inte vann. Mama, baby.
Хана баруун зүрх чи баруун гарт илүү зүүн гарт гэдэг. Зүрх. Вау. Эстэ. Det här är vattenparken. Huvudångsrums grej. Det är Gotland. Är det Gotland? Jag tror det var Öland. Okej, förlåt. Jag vet inte. Musiken låter snyggt. Kom, anko ya marka. Mukule. Dışarıda. Dışarıda. Zayavi. Ana sakın kan kaçtığında hayır dedim. Sonuçta da böyle. Bu da Stop. Oh, you said that you could really pass the pool. 핀지 모르겠나? Fast den platsen. Mot vi ska gå nu. Det tar ju böter där. Jag ska gå mot. Det är det. Jag ser det. Jag ser det. Ganska snyggt här. Hello, Jasmine, nakala. Hi, madam. Усан авсан аа. Тэр усаа барьчт юм лөө. Өөглөө. Бишкек зураг айлаа тийм. Наа чи цаашаа анхаарсан яваа. болж байна. Монгол түмний үндэсний бахархал болсон баяр наадмын үйл ажиллагаа инхүү эхлэхэд бэлэн боллоо. Тулгар төрийн уулагдсны 820 үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолон сэргээн мандусны 115 ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 105 жилийн Стокгольм 2026 баяр наадмын хүндэтгэл юм. Заяа өдрөг түмний наран димэл Монголын эртний түүхээс улбаатай эрийн гурван наадам энэхэн мөнгөрчийн нэгэн талд нүргэлэн ихэллээ. Асармай хандэрвэлцэн артын дууг шигдэж амар мэндэн ирсэн химрийн салхиндж хаажиж өмсгөл гоёл тэргүүтнээс ихлээд үүх түүхэн сурталчилсан үнэртний уламжлалтай Монгол наадам айсуй.
монголчуудаа тулгар төр байгуулагдсны 2002 Монгол улсын соёлын дуучин сугар болдог. Вау, гоё юм авсан шүү дээ. Энэ Nej, det kommer gå sönder om ni... За сайхан наад чинь оо. Яа, ямар хувцастай байдлаа. Монгол бүсгүйтэй дээ. Энэ гоё байна. Энэ Хамгийн том гоё нь энэ байна. одоогоо хизээ авсан бэ? 5 жил болж байна. 5 хүүхэдтэй тий. 5 хүүхэдтэй сайхан Монгол бүсгүй байна. За энэ надаараа. Энэ бутлыг чи хараад. Бутлыг чи харагдаж байна. Яа. Энэ ямар гоё бүсгүй вэ? Энэ хаанаас авсан бэ? Хамтаас? Гоё. За сайхан надаараа. Надад ийм гоё бүсгүй явж байна. 32 угуултай гутал гэдэг юм уу? 32 угуултай Монгол. За 32 угуултай Монгол гутал өмсөн байна. Наадмын талбайгаа чимээд явж байна. Ямар гоё бүсгүй вэ? 5 сайхан хүүхдээ ээж байна. Яа. Улсны цэнгэгэн Монгол түмний байдаг, ундай дэний дэдэн Монгол түмний байдаг, ухаан түмний дэдэн Монгол түмний ма. Монгол бийлэг бүжгийн нонын клубын хамт олныг өрн сабя. залуу гана инкустаг залуу мэндүү гэдэг залуу хээ тав гэчээр залуу гэдэг мэнд За тэгээд энэ жилийн Стокгольмын наадам нэг иймэрхүү болсон. Би тэгтээ бүтэн одоо наадмаа дуустал бол байж чадаагүй. Ягаад гэвэл бид нэр одоо нөгөө кемпингээ бас захиалсан байсан учраас тэрний лүгөө нэгдүгээрт явах шаардлагатай болсон. Хоёрдугаарт тэгэхээр манай хоёр ч бас хэдийгээр 6 өртсөн овоо том болчлоо гэсэн ч бас арай болоогүй л байна.
Яг тэгэхээр дээл хувцастай болохоор халууцаа, тэрэндээ түүртээд тэгээ ямар тач бид нэр хүснээрээ сайхан наадмынхаа хуушурыг бол идчихэд тэгээд хорхог морхог янз бүрийн жижиг сажиг хүүхдийн тоглоом наадгаа эргүүлээд тэгээд нэг бөхөө эхлүүлчихэд ерөнхийдөө энэ жилийн наадам бидний хувьд өндөрөлсөн. Тэгээд бид нарыг дөнгөж явсны дараа маш хүчтэй бороо орсон байлээ. Тэгээд үнэхээр жилд л ерөнхийдөө цагаан наадам маш гоё өргөн гоё болдог. Тэгээд энэ жилийнх бас гоё болсон юм шиг байна лээ.